Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 54 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэлтэй ханд панда байна. Hard work beats talent when talent doesn't work hard. Shreya. За тэгэхээр өнөөдрийн маань перцептийн хувьд болохоор би өөр нөгөө нэг яг номон дээрээс уншаагүй. Тэгээд юуны бүтнээр өгөөгүй байгаа юмнуудыг ингээд нэг хийм болоо гэж бүр сүлрүүгээ хайхаа бэлхийг шийдсэн. За тэгэхээр бидний юунд бас байдаг та. Нөгөө нэг хилцүүг, зүрд зүг. Нөгөө нэг эзэн хичээл заяач чинь гээд энэ өнөөдрийн перцептийн хувьд болохоор хичээл хөдөлмөр авиасыг хэрв авиас ерөөсө хичээхгүй байх юм бол хөдөлмөр ууггүй байдал авиасыг дийлнэ гэдэг. Зарим тохиолдол одоо ингээ багаас бид нарт би энэ ингээ авиастай төрсөн угаасаа юм авиастай хүүхдээ гэдэг нэг тиймэрхүү зүйл хэлдэг хүмүүс эдэн шүү дээ. Хин тэрэндээ авьяастай, энэ ийм юмд авьяастай гэд. Гэтэл авьяас гэдэг бол өөрөө нөгөө нэг хэдэн гэдэг үлээ дээ. Одоо нэг 30-40% байдаг ч л. Ер нь бол нэлээд бага. Тэгээ үлдсэн бүгдээрээ нөгөө уугахгүй дахин давтаж ингээ хөдөлмөрлөж тэр зүйл маань ингээ өөрөө нөгөө нэг тэр хүндээ ингээ үлддэг гэд. Авиастай байна гэдэг нь өөрөө яг уу баг зэрэг нөгөө нэг давуу тал гэх юм уу. Эсвэл одоо нөгөө хүн болгонд ингээ хамгийн сайн хийж чаддаг зүйл байдаг. Тэгээд тэр зүйлээ эрт мэдээд тэгээд тэрийг хүмүүс ерөөхдөө нөгөө авиас гэдэг дуудаад байдаг. Харин тэрийгээ мэдгүй хүмүүс маань болохоор би ямар нэг юмд авьяасгүй гэдээ ингээ хэлээ явж идэг гэж болно л доо. Яг тэр шиг ингээд аливаа нэгэн зүйлийг нөгөө нэг оролдож үзэхгүй, хийж үзэхгүй, туршиж үзэхгүй тэгээд ингээд би нэг ингээд тэгээд үзчихье гэдэг тийм санаачлага байхгүй бол өөрөө авьяас гэдэг зүйл маань 1000 тэрхүнд байсан ч гэсэн ингээд нөгөө тодорч гарч ирэх боломжгүй. За нэг жишээ аваад үзье гэхэд нэг хүн ингээ амарлаг хоолны авьяастай. Тэр нь юм нуугт байна. Гэтэл яг тэр хүн маань ерөөсөө нөгөө нэг хоол хий гэж боддоггүй, хичээдэггүй, сонирхдаггүй, оролдлого хийдэггүй. Тэгэхээр 1000 тэр хүн нууц авьяас нь хоол гоё хийх байсан ч гэсэн тэрийгээ ерөөс ингэж оролдож хийж үзээгүй юм чинь тэр хүн мэдгүй шүү дээ. Өөрийгөө ямар авьяастай гэдгийг. Тийм ч учраас нөгөө талаараа ингээд хооллог хийдэг хүмүүсийг хараад тэд нарт ингээ хатаархаал те. Тэгснээ эднэр угаасаа авьяастай төрсөн гэдэг ингээд байж ах юм бол тэр чинь өөрөө бас нэг бодлын нэг тийм жоохон харалган талдаа зам байгааз. Тийм болохоор хүн яах ёстой вэ гэдэг тэгэх юм бол аливаа нэгэн зүйлийг оролдож, туршиж үзэх нь өөрөө хамгийн чухал. Тэгээд оролдож, туршиж үзлээ гэд одоо та ингээ юм сонирхсан зүйлсээ шүү дээ, тэ. Гэд танд алдах юм ер нь бол яг ингээд тооцоолоод үзэх юм бол нэх байхгүй. Хүн яагаад ямар нэгэн шин зүйлсийг нөгөө эхлүүлж чаддаггүй вэ гэд тэгэхээр дийлэнхтэй алдахаас айдаг, алдаа хийхээс айдаг. Тэгээд бусад хүмүүс юу гэж бодохоос айдаг. Яг эднэр маань өөрөө ингээд тэр хүнийг шин зүйл хийх одоо нөгөө сэтгэл зүйн хувьд ингээд нэг битий инг гэдэг нэг тийм дуу болж өгдөг. Тийм болохоор хэдүүлээ хэрв та ямар нэг авьяастай бол түүнийхээ тэр авьяасаа улам хөгжүүлээд
хөдөлмөрлөөд хичээж зүтгээрэй. Харин эсвэргээрээ ямар нэгэн авьяасгүй гэж өөрийгөө боддог бол та зүгээр л олоогүй байгаа болохоор өөрийгөө юунд авьяастай гэдгийг нээж мэдхийн тулд сонирхсан зүйлсээ хийж туршиж үзээрэй гэж хэлье. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг энэ хүртэл сонссон бол доор коммент хэсэгт өөрийнхөө хийж сонирхож үзхийг хүсдэг зүйлсээ бичээд тэгээд яг маргаашнаас эхлүүлээд түүнийхээ оролдож үзээрэй. За тэгээд энэ удаагийнхаа дугаарыг үгээр өндөрлцгээе. Энэ хүртэл хамтайсан та бүхэндээ баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд Панда.